Cowell was lost to time. За хай энэ удаагийн имжлэгээр юу ярих вэ гэхээр өнөөдөр сошиал дээр бүхэл мэдээний сайтууд энэний тухай ярьсан. Тэгээд тэрийг та бүхэндээ дэлгэрүүлж тайлбарлаж өгье гэж бодлоо. За тэр нь юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улсын Colossal Bioscience гэдэг компанийн эрдэмтэд устж үгүй болсон Dire Wolf-ийн онцлог шин чанаруудыг дуурайлгаад гений өөрчлөлттэй ийм 3 чонын бэлтрэгийг амжилттай бүтээж төрүүлж чаджээ. За эдгээр бэлтгэгнүүд нь болохоор 3-аас 6 сартай тийм урт цагаан үстэй нэлийн одоо жирийн энэ саарл чоннуудыг одоо байгаа энэ чоннуудыг бодвол илүү ийм хүчтэй бат бөх ийм эрүүтэй. Одоогоор энэ бэлтгэгнүүд нь 36 кг жинтэй байгаа. Гэхдээ нас бид гүйцсэн үедээ 63 кг хүрэх төлөвтэй байна гэсэн мэт. За энэ чон болохоор яадаг чон вэ гэхээр 10,000 гаруй жилийн өмнө устж үгүй болсон. Тэгээд өнөөгийн энэ одоо амьдрал дээр байгаа энэ саарл чонны хамгийн ойрын хамаатан гэж явж байгаа юм билээ. Тэгэхээр одоо энэ эрдэмтэд болохоор 10,000 жилийн өмнө айл үжи устаад мөхөд алга болсон тэр амьтныг одоо цаг үе дээр ингээд гаргаад ирсэн гэсэн үг. За энийг болохоор яаж гаргаж авсан бэ гэхээр яг энэ компанийн эрдэмтэд нь нийлээд 13,000 жилийн настай яг тэр Dire Wolf-ийн шүд заяа. Шүднээс тэгээд 72,000 жилийн настай гавлын энэ хэсгээс нь ДНХ-ийг судалж агаад за тэр судалгааныхаа үндсэн дээр за энэ бол ингээд ийм цагаан үстэй юм байна. Тэгээд энэ эрүү хэсэг нь амар хүчрхэг юм байна гэдэг тэр онцлог шин чанаруудыг нь олж тодорхойлсон байна. За тэгээд дараа нь энэ олсон ДНХ-ийг судалж олсон энэ мэдээллээ гений мэдээллийг нь саарл чонны эс рүү ингэж оруулаад тэгээд тэр дундаас нь ийм өндгийн эс гаргаж аваад тэгээд тэр өндгийн эсээ одоо өндгийн эс буюу өр хөврлөө нохоонд шилжүүлэн суулгаад за тэгээ энэний үндсэн дээр ийм гений өөрчлөлттэй тэр 10,000 жилийн өмнө байсан Dire Wolf-уудтай адилхан тийм шин чанартай бэлтгэгнүүд төрж гарч ирсэн байх нэ гэсэн хэдий ч гэж байгаа юм. Эдгээр бэлтгэгнүүд нь тэр Dire Wolf-ийн гадаад төрхийг нь дуурайсан ч гэсэндээ зам байдал болон экологийн тэр гүйцэтгэж байгаа үүргийг нь яг харуулах боломжгүй гэж хэлсэн байгаа байхгүй юу? Яагаад гэхээр одоо яаж ан хийдэг байсан тэр 10,000 жилийн өмнө тэр чоннууд яаж тэгж амар сүрлэг хүчтэй амар ан хийдэг яадаг тийм юмнуудыг угаасаа үзүүлж харуулах тэр амьтнууд нь байхгүй учраас зан төлөвийн хувьд болон байгаль экологид үзүүлэх нөлөөллийнхөө тэр шин чанараараа хизээж тэр 10,000 жилийн өмнөх тэр чоннуудтай адилхан байж чадахгүй. Зүгээр л гадаад дүр төрхийн л ингээд дуурайсан гэж хэлж байгаа юм байлээ. Тэгээд энэ Colossal Bioscience гэдэг компани нь болохоор яг энэ технологи ашиглаад нөө Ice Age-тэй мөслөгийн үедэр гардаг ийм амар том хоёр соёотой арслан зааныг хүртэл ингээд дахиж одоо төрүүлэх тийм төслүүдийг хийж байгаа гэсэн. Тэгээд тэрэндээ бас Тасманы бар тэгээд энэ арслан заан энтрийг устж өгөө болсон энэ зүйлүүдийг сэргээхээр ингээд төлөвлөж байгаа. Тэгээд энэ болоо ямар зорилгоор юунд хүрэх гээд ийм ажлууд хийгээд байгаа вэ гэсэн чинь устж өгөө болох аюулд орсон зүйлийг одоо төрөл зүйлийг хамгаалах тэгээ генетикийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулнаа гэж үзсэн юм байна. Ер нь одоо ингээ устгах гээд байгаа цөөн байгаа, цөөхөн тоотой байгаа тийм амьтдыг ер нь хамгаалах, тэдний генийг нь хадгалж авч үлдээд дараа нь тэд ингээ бүр мөсөн байхгүй болчих юм бол дахиж гаргаж ирэх тэрл одоо боломжийг эрэлхийлж ийм ажлыг уул нь эхлүүлсэн юм бэлээ. Тэгэхээр бас ингэж хөрхэн тайлбарсан байгаа. Хүн төрөлхтөн өөртөө үйлдэлээрээ зарим амьтдыг ингээ устгахад хүргэсэн. Иймээс дахин төрүүлэх оролдлого нь суртахууны үүднээс одоо бурууга засж байгаа тийм алхам байж болох юм гэж тайлбарласан байна. За мэдээж ингээд сайн эрэг талыг аваад үзэх юм бол иймэрхүү зүйлүүд байгаа ч гэсэндээ юмд хоёр тал гэж байна, сайн муу тал гэж байна. Яг эсрэг байр сууриас нь авч үзэж байгаа санаанууд нь гэх юм бол за одоо энэ устдаад үгүй болсон амьтад чинь хэдэн зуун мянган жилийн өмнө ингээ амьдарч байсан. Тэгээ тэр үеийн ингээ экосистем байгаль агаар цаг уурч гэдэг юм уу те тиймэрхүү юмнууд нь ингээд одоо үед шал өөр болцсон учраас тэр үеийнхаа тэр зохицолгоонд ингээд амьдарч исэн амьтдыг өнөөдрийн энэ байгаль цаг уурд ингээд авчрах нь өөрөө одоо дахин төрсөн тэр шинэ амьтдад орчиндөө зохицохгүй байх эсвэл бүр шинээр ийм аюул занал хийх тийм зүйлч болж иж магадгүй гэдэг тийм юм ярьсан байна. Гэтэ бас л үнний орто тий жишээл яг хүнээр төсөөлөх юм бол 13 дугаар зууны үед ч юм уу тий Чингис хааны үед амьдарч исэн нэг тийм хүнийг гинт ингээд орчин үед ингээд төрүүлсэн ингээд бодъё л да. Тэгүн гот тэр хүн чинь ингээд мэдээж ингээд юу ч мэдэхгүй бараг ингээд шинээр төрсөн нялх нэраа өгтөөс ингээд ямар ч ялгаагүй мэдэх юм юу ч яахгүй бараг бидний одоо ярьж байгаа хэл тэр үед ярьж байсан монголчуудын хэл хоёр ч гэсэндээ
мэдээж ингээд жоохон өөр байгаа штэ. Тэгэнгүүт ярьж ойлголцох тал дээр хүртэл ингээд амар асуудалтай болоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж тэр дээрүүд амьдарч байсан амьтдыг дахиад энэ цаг үе төрүүлэх юм бол бас байгаль цагуурийнхаа зүйлүүдээс болоод амар хэцүү байх тийм магадaltaй. Тэгээд дараагийнх нь нэг эсэргүүцэж байгаа эсрэг байр суурин дээр илэрхийлэгдэж байгаа зүйл нь гэх юм бол одоо яг энэ генетикийн инженерчлэл, ДНХ-ийн нөхөн сэргээлт энэ төргээл лабораторийн туршилт энэ амар их мөнгө зарцуулагддаг юм л да. Маш их хөрөнгө шаарддаг. Тэгвэл харин үүний оронд одоо ингээ устж үгүй болоогүй байгаа ч гэсэндээ аюулд орсон энэ ховор амьтдаа хөрөнгө оруулалт хийгээч гэдэг санаа бас энэ дээр явж байна. Нөгөө нэг 1000 мод тари энтергээ солироод идэв штэ 1 сая мод ч илүү. Тэгэнгუთ одоо энэ устж үгүй болоогүй байгаа модтой хайрлаач гэдэг. Тэгтэл ер нь бол адилхан санаа дэвшүүлсэн байна. Сүүлийнхэн санаа нь болохоор яг одоо энэ дахин төрүүлсэн амьтад нь тухайн төрөл зүйлийнхаа яг жинхэнэ төлөөлөгч нь болж чадах уу? Хиймэл аргаар төрүүлсэн те иймэрхүү амьтад хэрвээ шархтлаа гэж бодоход тэр шархаа яг байгалийнхаа замаар одоо ингээл дархлаа мархлагаараа ингээ идэгдэг штэ. Эсвэл ингээл амьтад чи өөртөө шүлсэндээ ямар нэг эдгээ хэмтэй идэг ингээ шархаа долоогоод идэгдэг ч юм уу. Тиймэрхүү тийм яг байгалийн замаараа явах зүйлүүд тэр амьтад дээр ингээ явагдах уу, явж чадах уу гэдэг тиймэрхүү асуултуудаас айгүй их гарч ирж байгаа юм лээ. Мэдээж тэр чинь ингээд амьд амтан болоод гараад ирсэн зүрхэн цохилж байгаа амьсгалж байгаа учраас амтан байгаа штэ ингээ амтан. Тэгэнгუთ тэрийг бас ингээд туршилтын журмаар ингэж амьдруулад ах нь одоо амтны эрхийг ингээд зөрчиж гинэ гэж үзсэн байр суурьтай хүмүүс ч гэсэндээ байна. Тэгэхээр та хэд ер нь юу гэж бодож байна? Одоо ингээд тэр дээр үед амьдарч исэн амьтдыг одоо байгаа энэ дэлхийн экологи ч юм уу эсвэл устж үгүй болох гэдэг амьтдыг ингээ хамгаалахын тулд дахиж ингээ сэргээж амьдруулах нь ер нь зөв үү? Эсвэл те яг одоо энэ эсрэг байр сууриас хандж байгаа хүмүүс шиг заавал ингээд аль үжээ ингээ устаад байгалийнхаа замаар устаад үгүй болсон амьтдыг заавал дахиж төрүүлж ингэж гаргаж ирэх нь яг ямар хэрэгтэй юм бэ гэж бодож байна уу? Надад бол яг аль санааг нь аваад үзэхээр аль талд нь орчмоор ч юм шиг тэгж санагдаж байна. Гэтэ ер нь бол яаж ч утсан туршилтын журмаар амьдрна гэж бодохоор амар харамсалтай. Тэгэхээр бараг тэгж гаргаж ирээгүйсэн дээр ч юм шиг тэгж санагдаж байна. За ямар ч сан өнөөдөржингөө сайтуудаар явсан мэдээлэл нэг иймэрхүү байла. Тэгээд дараачихаа бичлэгээр уулзцгаая. Баярлаа. Баяртай. Хайртай шүү.